байна. За энэ 7 хоногт тариаланчдын улсын зөвлөгөө болсон. За тариаланчдын хувьд энэ хавар тариалтын ажлаа ямар хүрээнд яаж зохион байгуулах вэ? Бодлогын хувьд ямар тодорхой зохицуултуудыг хийх шаардлагатай байна гэдэг дээр байр сууриа илэрхийлж талууд холбогдох саналаа гаргасан. Цаашдын чиглэлээ ерөнхийд нь тогтоосон гэж үзэж болох юм аа. За технологийн шинжилэл хийх, дэвшил гаргах, шинэ сортын тариал буудааг цаашдаа илүү анхаарах, сайжруулах, за техник технологийн өөрчлөлт хийх, боловсон хүчний бодлогоо зөв оновчтой болгохоос эхлээд олон талын асуудлууд яригдж байна. За түүнчлэн хөрөнгө санхүүжилтийн талд ч оновчтой механизмыг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай гэдэг тухайн асуудал ч байнга яригдж байгаа юм аа. За улсын зөвлөгөөний талаар редактор Цэндийн тайлбарыг үзэгчдэд хүргье. Энэ 7 хоногт болсон гол үйл явдал бол тариаланчдын улсын зөвлөгөө байсан. Энэ зөвлөгөөний гол үүрэг нь хаврын тариалт эхлэхээс өмнө ямар технологи баримтлах вэ? Засгийн газар мөн тариаланчид юун дээр анхаарч хамтарч ажиллах вэ гэдэг хариулт өгдөг. Гарын авлага болдгоороо онцлог гэж хэлж болно. Тариалт үеийн технологи гол нь байгаль цагуураас шууд хамааралтай байдаг гэдэг утгаараа энэ зөвлөгөөн дээр танилцуулсан мэдээлэлээр цаг агаар улам хуурай халуун байх төлөв ажиглагдаж байна. Ер нь орох хур түнсний хэмжээ олон жилийн дунджийн орчим ялангуяа газар тариалангийн гол бус нутгаар арай бага байж магадгүй гэд мэдээллийг дуулглаа. Өөрөөр хэлбэл гам болж магадгүй, халж магадгүй хүүднээс технологио сайн баримтлаарай гэдэг зөвлөмжийг тариаланчдад өглөө. За ийм тэгэхээр чек хаалтын борног заавал яваарай. Болж игэл энэ жил гуурсан тариалт хийхгүй ахыг хичээгээрэй. Ажлын хөнгөвчлгүүднээс аль нэг технологиг орхигдуулж болохгүй гэдгийг анхааруулсан юм. Цаашдаа бол Монгол улсад тариалах сортуудаа одоо нэлээд сайжруулах шаардлагатай. За мөн одоо энэ чиглэг байдал хур түндэсний одоо хэмжээ энээс хамаарат за одоо дулаан ган байдгийн энээс хамаарат нөгөө таримл ургамалд одоо бий болох өвчин хортны асуудал бас нэлээд өндөрж байгаа. Энэний одоо эсрэг чиглэсэн одоо энэ одоо таримлын хортон шавж одоо өвчин төсвөртэй сортуудыг бий болох асуудал одоо бас их чухал тавигдаж байна. Тариалтын хугацаанд дараагийн анхаарах ёстой зүйл бол гам болж магадгүй гэсэн болгоомжлын өрөөнд таримлын сортоо зөв сонгох хэрэгтэй. Тухайлбал Монгол оронд нутагсан манад ариун уургац өхөн батлагдсан сортоор тариалт хийх хэрэгтэй байна. Тухайлбал дархан 144 гэдэг сортоор технологи баримтлаа тариалсан тохиолдолд гантай байсан ч гэсэн ургац алдах нь харьцангуй бага байдаг. Өнгөрсөн жил ихэд энэ сортоор нийт талбан 20% нь тариалж улсын дунджаас 1 гаагаас 3 центнер ахиу ургац авсан. Тэгвэл цаг агаар дулаарч ер нь хураашилт явагдаж байгаа энэ цаг үед ган төсвөртэй сортыг өөрийнхөө бүс нутаг за нутгийнхаа талбайхаа онцлог тохируулан сонгоорой. Мөн нийт талбайдаа дан ганц сортоор тариалт хийх бус харин сольж таривал сайн. Тухайлбал нэг хэсэгт нь дундороо нөгөө талбайдаа дундын болцтой сортоор тариалт хийвэл алдагдлаа нөх тал дээр боломжтой. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд дархан 166 буюу дунд улсын сортыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Хүрээлэнгийнхэнтэй ойр ажиллаар иймд ялангуяа өнгөрсөн жил ургац тааруухан байсан зүүн бус нутгийн аймагуудад зөв сортоор тариалт хийх хамгийн тулгымцсан асуудал гэдгийг энэ үеэр эрдэмтэд зөвлөж байлаа. Жил ирэх тусам халуун байх өдрийн тоо нэмэгдэж байгаа тул улсалтын системийг нэвтрүүлэх тал дээр хаанаа санаачлагтай ажиллахыг зөвлөгөөнд оролцсон хүмүүс зөвлөж байлаа. Ер нь бол бид цааш яах ёстой вэ гэхээр мэдээж бид тэнгэр хараад байж болохгүй шүү дээ. Цэцэг гэсэн та нар гэртээ тарихж яах заавч услах ёстой шүү дээ. Тийм учраас услахаатай газар тариаланд бол одоо цаашдаа боломжлох юм бол бид хөрөнгө санхүү бас улс орн бас хэцүү байдаг. Эдийн засаг гэлээж гисэн боломжоор бид нар яаж игээл одоо услахаатай газар тариаланд бол шийдчих ёстой. Ингэж хийж бид нар баталгаатай ургац авна гэсэн юм байна. Услахааны системийг бол услага байгуулах нь бол өөрөө тогтмол ургац авах хамгийн том одоо ийм ажиллагаа шүү дээ. Тэгэхээр бид нар хамгийн эхлээд энэ усныхаа нөөцийг тогтоох хэрэгтэй. Хүний нөөц нь ямар байдгийг, ил өнгөний ус нь ямар байгаа, хаана одоо услага явуулах боломжтой байгаа, социализмын үед тусалж исэн газрууд байгаа. Тэрийгээ сонгох юм уу? Тийм учраас эхлээд усны нөөцийг тогтоох ажил бол услагаатай газар тариалал хамгийн их үндэс нь. Тийм энэ услагаатай талбайг нэмэгдүүлэх чиглэлээр бид нар засгийн газрын мөрийн хөтөлбөр яамныхаа бодох тусгацсан байж байгаа. Бүгд найрамд хатар улсын зэйлэр бид бас энэ услагаатай талбайн том хөрөмжийг бас захиалсан байгаа. За мөн цаашдаа бид бас шатараатаагаар энэ услагаатай талбайг тухайн бүс нутаг онцлогтон тохируулж бас нэмэх чиглэл дээр бол яам бодлого баримталж ажиллана гэж бодож байгаа.
Салбарын сайдын мэдгдснээр Бүгд найрамд Хятад ард улсын хөнгөлтэй зээлийн хөрөнгөөр 8000 орчим га талбайг услах хүчин чадал бүхий услахааны тоног төхөөрөмж бороожуулагч машиныг үр тариа төмс хүнсний ногоо жимсхний тариал эрхлэгчдийн захиаллын дагуу нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Одоо 90-ээс энэ жилийн дулаалт их байна. Одоо тийм ээ хаалт их байгаа учраас одоо ер нь үүлэн жоохон зориудаа нөлөөж гарсан үйл болгоныг хурд тунцас болгож энэ хаалтыг дааж гаргаж яаж ургаж авахын тулд энэ гурван гол зүйл дээр л тариаланчид бол саналаа хэлнэ гэж би бодож байна. Зөвлөгөн дээр танилцуулсан бас нэг таатай мэдээлэл бол үүлэн зориудаар нөлөөлөх пуужинг авахд зориулж эдийн засаг хүнд байгаа ч гэсэн 420 сая төгрөгийг батлуулж чадсан. Иймд орж ирсэн үүлийг цаг алдалгүй хур болгох ажлыг холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллах хэрэгтэй байна. За энэ ажлыг хөдөө аж ахуй яам байгууллагын орчны мөн орон нутгийн хөдөө аж ахуйн газрууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж цаг агарын урьдчилсан мэдээллийг сайн ашиглахыг зөвлөж байсан. Хэрвээ тариалтай ямар хугацаанд эхлэх вэ гэдэг намар хэр ургац авах вэ гэдэгтээ шууд хамааралтай байдаг. Ийм техникийн бүрэн бүтэн байдал бэлтгэл ажлыг урьдчилан сайн хангаарай. Засгийн газраас байгальд орчиндөө халгүй үйлдвэрлэл явуулахын тулд техникийн шинжилгээг дэмжинэ гэдгээ салбарын сайд нь энэ үеэр мэдэгдэж байлаа. Дагалдах сэлбэг хэрэгслүүд тоног төхөөрөмжүүдийн дэмжлэгийг үзүүлнэ. Бид Оросын холбооны улсаас 10 сая долларын техник, трактор, комбайн, тоног төхөөрөмж, газар тариалангийн тоног төхөөрөмж Монгол улсад оруулж иж газар тариаланчтай хөр болсон. За дээр нэг онцлог зүйл саяхан бас Монгол улсын засгийн газраас энэ хөдөө аж ахуйн гаралтайд бүтээгдэхүүнүүд, трактор, комбайн, тоног төхөөрөмжүүдийг гайлын дотроос чөлөөлөх тухай хуулийг улсын хурлд өргөн барьсан байгаа. За энэ хуулийн дагаж мөрдөх журам бол 2017 оны 1 сарын 1-ээс эхэлнэ. Гол нь өмнө хөнгөлтэй нөхцлөөр трактор компани авсан хүмүүсөөр төлбөрөө графикийн дагуу хийж яваарай. Тэгэхгүй дараагийн техникийн шинжил бас хуваарийн дагуу хийгдэж чадахгүй хүлээгдэж байгааг албаныхан хэлж байсан. Дараагийн нэг анхаарах зүйл бол манад ерөнхийдөө хөрсөө уран шийж амраах эсвэл тарих гэсэн хоёр сэлгээл явагдчихна. Ийм сэлгээний ургамлыг шинээр оруулж ирэх хөрсний үржил шимийг алдагдуулахгүй байх тал дээр санаачлагтай ажиллах хэрэгтэй байна. За энэ ажлын хүрээнд бордоог болж өгвөл цогцтой тунгаар нь хэрэглээрэй. Сүүлд хийсэн судалгаагаар одоо ашиглаж байгаа хөрсний 60 орчим хувь нь үржил шимийн дороотл эвдрэл гэмтэлд орж байгаа. Гэтэл нөгөө талдаа нийт тариалтын талбайхаа ердөө 5% л бортож байна. Хөрснөөс хэр их ургац авна тэр хэмжээгээр өгөх ёстой гэдэг онолыг мартаж болохгүй. Үүний тулд хаврын тариалт эхлэхээс өмнө багахан зардал гаргаад хөрсөө заавал шинжилүүлээрэй. Угаасаа хуулиндаа 5 жил тутамд хөрсөө шинжилүүлэх үүргийг тариалангийн компаниуд хүлээж байгаа. Ийм төрлийн өмчийг ашигласны төлөө нийгмийн хариуцлага хүлээж хөрсөндөө хайр гамтаа хандах ёстой гэдгийг зөвлөж байсан. Төмс хүнсний ногооны тухай тариалтыг сайн хийжнэ. Гэхдээ зах зээлд илүүдл үүсгэсэн дандаа төмс эсвэл уламжил цөөн нэр төрлийн хүнсний ногоогоо тариад байх нь зөв үү? Эргээ борлуулалтын асуудал дээр хүндрэлтэй байдаг. За иймд нэр төрлийг нэмэгдүүлэх болж өгвөл гаднаас импортоор аваад байгаа хүнсний ногоог тариалах нь эдийн засгийн талаас эрсдлийг бууруулна гэдгийг хэлж байсан юм. Хамгийн гол асуудал одоо борлуулалтаа яаж хийх вэ? Бураас авс ургацаа яаж хадгалж өвөл хаврын хугацаанд одоо хүртээмжтэй одоо хэрэглэгчд хүргэх вэ гэдэг асуудал тулгымцсан асуудал болоод байна. Эргээд эдийн засгийнхаа үр өгөөжийг бодсон ч тэр нарийн ногоо тариалах нь тариаланчдын хувьд бол ашигтай. Иймд өвлийн хүлэмж байгуулах, нарийн ногоо тариалах тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхийг яамнаас ногоочод хүсэж байсан юм. Цаашдаа бол өнөөдрийн зөвлөгөөн дээр яригдж байгаа цагуурын мэдээлэлээр бол улам их хурааших гандахын төлөв байгаа учраас бид нар бол жилийн 4 улиралд одоо хамгаалагдсан хөрсний энэ аж ахуй ялангуяа хүн амын хүнсний аюулгүй байдалтай холбогдоод одоо гадаад импортоор орж ирж байгаа ногоо маш их хэмжээний химийн бодис агуулгдсан учраас манай Монгол оронд бол жилийн 4 улиралд өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нэг шаардлагатай байгаа. Тулгамж байгаа асуудал нь юу гэхээр зэрэг мэдээж хэрэг одоо барилга байгууламжтай холбогдоод хөрөнгө мөнгөний асуудал байгаа учраас төр засгаас одоо бас энэ салбараа дэмжиж жилийн 4 улиралд одоо орлоготой ажилтай болох тал дээр анхаарах зайлшгүй шаардлага байна. Газар тариалангийн салбарт машин техникээс илүү тулгымцсан асуудал бол мэрэгжлийн боловсон хүчин. Ялангуяа мэрэгжлийн агрономчтой ажиллах цаг нь болсон. Ийм тариалангийн компаниуд сургууль төгсөөд ирж байгаа шинэ залуу боловсон хүчин тогтвор сурвалжтай ажиллах тал дээр илүү санаачлагтай ажиллах цаг нь болжээ. Одоо олж байгаа ирээдүйд болохоор төсөөлж байгаа ашгаа тооцоолж байгаа бол боловсон хүчин бодлогоор бэлтгэх тал дээр хөдөө аж ахуйн их сургууль мөн тариалангийн компаниуд сайн хамтарч ажиллаарай. Цалин мөнгө илүү зардлаа хэмнэх гэж мэрэгжлийн боловсон
өвчнгүй ажиллах хуучин сэтгэлгээнээсээ салах цаг хэдийн болсон. Газар тариалан гадаа үйлдвэрлэл явагддаг. Хүнд бэрхэн үнэ. Гэхдээ яагаад адилхан л гадаа ажилдаг гэрээсээ хол олон хоног байдаг уул уурхайн компаниудад сайн инженерүүд доктор сургалттай ажиллаад байна вэ? Үүнийг бодолцоох бодит дүгнэлт хийх цаг болжээ. Тэгж байж шинжилгээ ухааны олтыг хөрсөн дээр буулгаж тариаг талбай дээр ургуулдаг юм гэдгийг Ахмад тариаланчид энэ үеэр зөвлөж байлаа. Энэ одоо веб компанийнхаа тариаланчдын механик зөвлөлтийн нэгдүгээр мэдлэг боловсруулалтыг их сайн болгох хэрэгтэй. Манай Сэлэнгийн Насгтарж Баатрын хэлснээр эхлээд тракторчид механик зөвлөхөд толгой тариа ургуулад дараа нь одоо хөрсөн дээр газар дээр тариан талбай дээр тариа ургуулдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэнийг одоо энэ компани захирлууд мэргэжлүүд маш их сайн бодосоо тэгээ одоо нийгмийн хариуцлага хүлээж технологийн сахилгыг өндөр барьж чадах юм бол ямар ч одоо докторт орох боломжтой гэж ингэж боддог юм аа. Энэ ажлын хүрээнд засгийн газраас залуу тариаланч хөтөлбөрийг эхлүүлж байна. Мөн Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлнэ. Аливаа бэрхшээлийг ярихдаа заавал хөрөнгө мөнгө шаарддаг. Гэтэл зохион байгуулалтын аргаар шийдэх үр дүнтэй гарцууд олон байдаг гэдгийг хэлж байсан юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалтын өмнө үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүд энэ жил ч гэсэн үргэлжлэнэ. Өнгөрсөн жил манай тариаланчид буудаага тариалан эрхлэлтийг дэмжих санд сайн тушаасан. Графикийн дагуу эх 7 хоногт үлдсэн мөнгийг олгож дуусна. Ингэснээр хаврын тариалтын үеэр санхүүгийн хүндрэлийг нь давхад төр боломжоор дэмжлэг үзүүлж байна гэдэг таата мэдээллийг ч гэсэн тариаланчдад дуулгалаа. Харин газар тариалангийн бүс мал аж ахуй эрхлэх бэлчээр хоёроо хин хиндэ дарамт үзүүлэхгүй байдлаар эдийн засгийн хувьд хохирол амсахгүй байх үүднээс орон нутгийн удирдлагатайгаа малчид тариаланчид хоёр сайн зохицож ажиллах хэрэгтэй. Бүх асуудлыг төрөөс хатуу шийдвэрээр зохицуулах боломжгүй. Газар тариалангийн үйлдвэрлэл идэвхтэй эрхэлдэг 8 аймаг л байдаг. Хоёр тийшээ харц суух биш харин хамтарч ажил асуудлаа шийднэ гэдгийг хэлж байсан юм. За ер нь энэ хавар улсын хэмжээнд 458 мянган га талбай тариалт хийнэ. Тодруулбал 362 мянган га Улаанбаатар, 15 мянган га Төмс, 8.5 мянган га Хүнсний ногоо, харин 23 мянган га Тэжээлийн тармил, 28 мянган га Тосны урмал, 1 мянган га жимсгэн тариалах урьдчилсан дүн мэдээг яамд ирүүлээд байна. За ингээ 21 аймаг нийслэл хотын 500 гаруй тариаланчийг хамруулсан зөвлөгөөнөөс хэрвээ та энэ салбарт амжилттай ажиллаж эдийн засгийн хувьд хүчирхэгжих гэвэл эрдэм шинжилгээ судалгааны олтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи баримтлах ёстой гэдгийг энэ илтгэл тавьсан хүмүүс зөвлөж байсан юм а. Ер нь газар тариалангийн үйлдвэрлэлийг бүхэлд нь 100% гэж үзвэл 20% нь байгаль цагуураас үлдсэн 80% нь хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтай байдаг тул аливаа эрсдлийг бууруулах арга хэмжээ бэлтгэл ажил өөрөө сайн хангахыг захиж байсан юм. За ингэснээр Монгол улс доктортой ургац авдаг болно. Улмаар том зурглалаараа экспортлогч орн болно гэдгийг хаана зөвшөөрөөд зөвлөгөө өндөрлөө.